хүүхдүүд ээ? За та нар сая ямар сонирхолтой зүйлийн талаар ярьж ирсэн бэ? За хин хаашаа илмаар байгаа? Та нар чи бүгдээрээ өөрөөр тийш аялах сонирхолтой байгаа юм уу? За. Болно шүү дээ тэгвэл. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлээр Монгол улсын газар зүйн төв цэгмийн хаана байрлалдгийг мэдэж авцгаая. За одоо ингийн тул эхлээд бүгдээрээ багш та нараас асуулт асууя. За тэгвэл ер нь төв гэж та нарын бодлоор юу юм бэ? За хариулж. Гол цэгнүүд. Тэгвэл юу юуны төв байж болох вэ? За. Тайвны төв, Америк улсын төв, бас ямар нэг сайн байна. Ер нь төв гэдэг чинь юмныхаа яг тэр гол хэсэг гэсэн үг шүү. Сайн байна. Та нар тэгвэл сайн. Тэгвэл одоо бүгдээрээ эхлээд дүрсийнхаа төвийг судалцгаая. Өнөөдрийнхээ хичээлээр. За одоо дүрсийнхаа төвийг судлахын тулд эхлээд өнөөдрийн хичээлд хэрэглэгдэх хичээлийн хэрэглэгдэхүүнүүдээ багш та нарт танилцуулъя. За эхлээд зөв гурвалжин, за квадрат, тэгш өнцөгт янз бүрийн хэлбэртэй дүрснүүд, за дүрсээ тогтоох зүү, за утсан дүүжилсэн ачаа, мөн зүгээ тогтоох баримлын шавар өнөөдрийн хичээлд хэрэглэгдэнэ. За хүүхдүүдээ хичээлийн хэрэглэгдэхүүнүүдээ бэлтгэгээрэй. Гурвалжин дүрсийнхаа төвийг яаж олсон бэ? Бусад хүүхдүүдтэй басаа тайлбарлаад өгдөө. Одоо гурвалжин уран талтай тийм болохоор тарал хүнийх нь гол зэрэг болоод тэгээд тэрнийхээ эсрэг талынх нь оройтой тэр хоёр цэгээ холбоод тэгээд уран шулуунаа тэгээд тал болгон дээр холбоод тэгээд тэрний гол зэрэг төв хүндийн төв. Сайн байна. Бас байж болох хувилбар байна тийм үү? За ган эрдэнэ жишээлбэл яаж олсон? Нэг бомбын хэмжээтэй адилхан л да. Гэтэ нэг сайн нэг бомбын бүрээс нь зүйл нэг гурвалжин өндөрүүдийг нь хоорондох нь огтлцсон цэг нь тэр гурвалжин өндийн төв байх хэрэгтэй. За тэгвэл бүгдээрээ энэ аргыг дараа нь туршиж шалгаж үзье. За багш та нарт дараагийн дүрс олох квадрат дүрс буюу тэгш өнцөг дүрсийг өгье. Энэ дүрсийнхаа төвийг олцоогоорой. За одоо өөрийнхөө олсон аргыг бусад хүүхдүүдтэй хэн тайлбарлаж өгөх вэ? За төгөлдөр тайлбарлаад өгч юм уу? Дүрсийнхаа дөрөв талынхаа дөрвөлнийх нь гол хэсэг нь болоод бүгдээр нь нөгөө хэсэг талруугаа болгоод тэгээд таачгаа сэндэгээр нь болгоо. Тэрөө энийг буцааж өгч дөрөв үнцгийн тэгээд наатаж болгоод энийг нуглаад өгч. Ямар сайн юм бэ? За төгөлдрийн аргаас бас өөр аргаар олсон хэн бэ? За Бямбаярын аргыг сонсъё бүгдээ. Яг энэ захын хацыг яг энэ захын гадаргуугаас яг бүгдийн ижил зайтай оронд жижигрээд дахиад яг энэ ижилхэн дөрвөлжин дүрсүүд орондоо яг ийм захимаар явсаар жижигсэр хамгийн гол зүйл байна. Бас байж болох хувилбар байна тийм үү? За багш та нарт дараачихаа дүрсийг өгье. За өмнөх дүрс энэ дүрс хоёрыг сайн ажиглаад
ялгаатай болон ижил талуудын олоорой хүүхдүүдээ. За энэ хоёр дүрс маань юугаараа ижлэхээ юугаараа ялгаатай? За мөх гэрэл хариулъя. Төрсний хувьд хэмжээний хувьд бол яг төлөв яг хэрэглэх явцад нэг нь арай дурлахад хялбар нөгөөх нь За бид нар түрүүнд энэ дүрсийнхаа төвийг олсон тийм үү? Тэгвэл энийгээ ашиглаад энэ дараагийнхаа дүрсийг яаж шууд олох вэ? За бомэрдээ яаж олсон? энэ өмнөх гасан цэгээд өмнөх гасан хэмжээ төгөө одоо энэ хоёр хэмжээний ижлэн болохоор яг дээрс нь хавцлаад хүндийн цэг дээр илүү үзүүртэй юмар юм илүү хүчтэй хатгаж явах юм бол цааш нэрийг тэр цэг нь гарч ирнэ. Тэгж ингэж болж байна. Оо маш сайн байна. За энэ нь л яаж олсон? Энэ кап ташинцэгтөө урлаад жижигүүлээд дахиад нурлаж жижигүүлээд тэгээд өнцгтэн ингээд таавж агаад тэгээд Оо маш сайн. За өшөө өөр сонирхолтой аргаар юм. За төгөлдөр яаж олсон? Мөн өмнөшгөө ингэж яг надад зураг тэгээд олцож байгаа цэг дээр нэг ингээд авч байгаа. Оо сайн. За мөх гэрэл яаж олсон? Яг л тааштай ингээд уншлаад тэгээд ингэж таваад нөгөө нэг цэгээр хацаад тэгээд хэрэгэж болчихсон. Оо та нар ч стандараа ямар сайн ямар мундаг хүүхдүүд ээ. За одоо багшийнхаа хэлхийг бүгдээрээ маш сайн анхаарал таарна шүү. За одоо энэ дүрсийнхаа төвийг олцсон тийм үү? За одоо энэ дүрсээ яг ийм тэнцвэртэй байхаар тэнцвэрийн цэгийн тэгвэл яаж олох хүүхдүүд ээ? Яг ийм тэнцвэртэй байлгахаар энэ дүрсийнхаа тэнцвэрийн цэг. За бомэрдээ. Хүндийн төвөөс тал руугаа чавсан ч гэсэн хөсгөнд нэг ижил хүндтэй байна. Тийм болохоор яг тэр зэг дээр явж хөтлөн тэнцүү хэмжээтэй болгоо. Хөтлөн тэнцүү жинтэй болоод тэн дээр тэнцвэртэй төсөж чадна. Хүндийн төв гэж тэгвэл та нарын бодлоор юу вэ? Яг тэрний багшаа. За Хүндийн төв нь яг тэр хүндийн төв цэгээр ямар нэгэн юм дээр тавьлахад хоёр руугаа тэнцвэртэй тэр бий унахгүй. За тэгвэл та нар тэнцвэртэй ах цэгийг хүндийн төв гэж үзлээ тийм үү? За тэгвэл одоо энэ бүгдээрээ энэ дүрсийнхаа тэнцвэрийн хүндийн төв дээр нь тэнцвэрийн олоод үзье. Тогтох нь уу яг тушаад үзтээ хүүхдүүд. Сайн байна. За тэгвэл бүгдээрээ дүрсийг тэнцвэртэй байлгадаг. Тэр тэнцвэрийн цэгийг нь юу гэж нэрлэдэг байх нь хүүхдүүд те? Хүндийн төв гэж нэрлэдэг байх нь те. За тэгвэл одоо багш нь энэ дүрсийнхаа дүрсээ ингээд хайчилчих юм. Хайчлаад хоёр хэсэг болгоод хуваач. За та нар ч гэсэн бүгдээрээ дүрсээ хуваагаад үзтээ. Хоёр хэсэг бол тэгээ өөртөө л дураараа ингээд хайчлал хуваагаад үзтээ. За тогтож байна уу? Тогтохгүй байна уу те? Энэ битийн хүндийн төв нь энээсээ том тулгуураасаа илүү том байж болох том бай магадгүй. За тэгэхээр хүндийн төв гэдгийг бид нар эхлээд юу гэж үзлээ? Хүндийн төвөө юу гэж үзлээ бид нар? Хүндийн төв нь биеийн тэнцвэртэй байлгах цэг. Цэг штэ тийм үү? Тэгвэл одоо бид нар цэг юм чинь юун дээрээ тулж одоо цэг юм чинь бид нар одоо тэгээд яаж тогтоох вэ дүрсээ? Одоо бидний энэ цэг байгаа тийм үү? Тэгэхээр одоо энэ дүрсийг тогтоохын тулд одоо хүндийн төв дээр нь яах ёстой лээ? Хүндийн төв дээр л тогтоох. Тэгээ хүндийн төв маань өөрөө юу болж хувирсан бэлээ? Цэг болсон шүү дээ. Тэгвэл одоо бид нар энэ цэг дээрээ л яах ёстой?
дүрсээ тогтоо. За тэгвэл цэг дээрээ тогтоохгүйгээр бүр ингэчгээр энэ маань цэгнийхээ хэмжээндээс яагаад явчих. Арай томроо явчихад. Тэгэхээр яг л бид нар яах хэвээр хэрвээ тогтоохоор бол энэ цэг дээрээ л дүрсээ тогтоох хэвээр. Төгөлдөр маань цоолчихсан биз дээ тий. Цоолчгоор энэ тогтох уу? Багш тогтно. Яагаад энэ хоёр чинь хоорондоо барьцалтаа тогтно. Оо, барьцалтаа тогтчих юм чинь мэдээж ямар ч юм байх уу? Энийг хэрвээ нэгэнд цоолчихсан бол бас өөр аргаар энийг шалгаж үзэж болно ш. За тэгвэл багш нь одоо энийг ингээд төгөлдөр маань энийг цоолчихсан тийм үү? За багш нь 100 ашиглаад одоо энийг ингээд нэгэнд цоолсон юм чинь ингээд өшөө дүрс маань ингээд чөлөөтэй эргэж яхаар ингээд өшөө нарийн цоолчих. За одоо ингэсэн чинь дүрс маань яг уу гэхээр яг хүндийн төв гэдэг маань хүүхдүүдэд юу гэж хэллээ? Тэнцвэртэй байх хэрэгтэй. Одоо бид нар ингээд энийг ингээд тогтоогоод үзэхээр яах хэрэгтэй? Яг тэнцвэртэй байх хэрэгтэй. Энэ маань гэсэн чинь яатсан бэ? Хөдлөөд байгааз. За тэгэхээр бид нар энэ маань хүндийн төв мөн байх нь уу? Биш байх нь шүү дээ, тий. Тэгэхээр цоол шалгаж болох нь уу? Болохгүй байна. За тэгтээ маш сайн бас маш хөөрхөн сэтгсэн байна. За энэдрэл яаж тогтсон? Энэдрэл маань бас төгөлдрийн шиг бас харандааныхаа үзрийг нэлээд цаашаа нөхөлчихсэн байна тий. За бум эрдэн маань өстой нэрэ дүрсээ хайчлаад бүр янз бүрийн аргаар өстой үзэж байна. Туршиж үзэж байна тий. Хамгийн гол нь тэнцвэртэй л байх юм бол яг гоо тэр тэнцвэртэй цэгийг л хүндийн төв гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За бүгд нааш анхаарч өгтдээ. Бид нар түрүүн ямар дүрсүүдийн хүндийн төвийг олчлоо? Зөв хэлбэртэй дүрс байсан тийм үү? За зөв хэлбэртэй дүрсийн хүндийн төвийг олохлоо бид нар ямар арга ашиглаад олчихсон? Нуглаад олчихсон. Бас хэмжээд олчихсон тийм үү? За нуглаад олцсон хэмжээд олсон энэ аргаа бид нар сая ингээд дүрсээ хоёр хэсэг хуваажгаад нөгөө аргаа тушиж үзсэн чи яасан? Ерөөсөө болдгүй. Тэгэхээр одоо бид нар дахиад нэг арга хэрэг болоод байгаа. За тэгвэл бүгдээрээ энэ багштайгаа хамтраад дахиж нэг шинэ аргыг олъё. Тийх үү? За тэгвэл одоо хамтдаа бүгдээрээ туршилт хийцгээе. За багш нь ямар ч хамаагүй хэлбэртэй нэг дүрс сонгож авъя. За энэ юуны дүрс вэ? Туулаа гэсэн амтны дүрс юм тийм үү? За тэгвэл одоо энэ дүрс маань дүрсийнхаа бүгдээрээ хүндийн төвийг олъё. За хүндийн төвийг олохын тулд багш нь энэ дүрсээ тогтоох шаардлагатай тийм үү? За энэ дүрсээ тогтоохын тулд багш нь энэ дүрсийнхаа нэг буланд нь ингээд зүүгээр хатах юм. Ямар ч хамаагүй нэг үзүүртнэ. За ингээд зүүгээр хатгангууд цаашаа ингээд нэвт хатгачихна. За нэвт хатгаад энэ зүү дүрс хоёр маань хоорондоо яах вэ? Ерөөсө чөлөөтэй эргэлдэж явах хэрэгтэй. Ингээ барьцалтахгүй байх хэрэгтэй. За дахиад өөр нэг газрыг бас сонгоод авчи. Өөр нэг үзрийг сонгоод авчи. За тий хаан ч хийсэн болно тийм үү? Дуртай та нараа айлч газраас. За би эндээс нь ингээ багш нь эндээс нь ингээ сонгоод. За муу адилхан яах вэ? Ингээд зүү дүрс хоёр маань хоорондоо барьцалтахгүй байж явах хэрэгтэй тийм үү? За ахын 3 газар сонгоч. Та нар өөрсдөө хэдэн ч газраас сонгож. За одоо багш нь энэ дүрсийнхаа ахаад нэг дурын нэг буланд нь тийм үү? За муу адилхан зүгээр хатгаад үзье. За хаан ч хийсэн болно. За ингээ хатгач. За одоо яах вэ? Энэ зүү дүрс хоёр маань бас яах вэ? Байрцлахгүй ингээ чөлөөтэй байж явах хэрэгтэй тийм үү? За одоо бүгдээрээ маш анхааралтай ажиглана шүү. Эхлээд багш нь за дүрсээ тогтоохын тулд одоо эхлээд зүүгээ хатгаж үзье. За ингээ зүүгээ сайн бэхлээд өг. За яагаад зүгээ ингэж самбараасаа хөндөй байрлуулж байгаа юм гэхлээр энэ дүрс маань өөрөө за одоо эндээ бүгдээрээ нөгөө хатгсан дүрсээ тогтооч. За цэг дээрээ ингээд дүрсээ үлгэж. За одоо бүгдээрээ нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ дүрс маань энэ зүүнээсээ нэлээд зайтай байрлаж байгаа хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ дүрс маань ингээд чөлөөтэй хөдөлж байгаа. Энэ дүрсэд маань одоо юунд ч хүрсэн байх ёсгүй. За ийм байх.
За одоо энэ дээр бүгдээрээ утсанд дүүжилсэн. За утсанд дүүжилсэн ачаагаа үлгье. За зүүнийхээ үзүүрт утсанд дүүжилсэн ачаагаа үлгье. За одоо нэг зүйлийг маш анхааралтай ирэх арга хэрэгтэй. Энэ ачаа, энэ дүрс хоёр маань хоорондоо тодорхой хэмжээний зайтай. Хоорон ямар ч зүйлтэй нийлсэн байх хэрэггүй юм. Чөлөөтэй байдал байж байгаа хэрэгтэй. За ингэсэн чинь дүрс яасан? Ачаа маань яатсан бэ? Игц таашаага унжицсан байна тийм үү? За хоёрдугаарт анхаарах зүйл маань юу вэ гэхээр ачаа маань яг тэнцвэрийн байдалтай орсон байх хэрэгтэй. Тий хөдөлгөөнгүй болсон байх хэрэгтэй. За одоо бүгдээрээ дүрсэн дээрээ яг энэ тэнцвэрийн одоо тэнцвэрт байгаа энэ цэгээ дүрсэн дээрээ буулгая. Тэгэхээр яг уу багш нь яг ингээ буцас дүрс хоёроо холбоод яг уу энэ цэг дээрээ цэг тэмдэглэжээ. За энэ цэг маань ямар цэг болчих вэ хөөхдөө те? Энэ цэг маань ямар дүрс болов? За. Яг хүний төвийн дээшээ босоо байх шүү. Өөрөөр хэлэх юм бол хүндийн төв маань ер нь хаана байрлах юм бол? Дээд тэр одоо түүнээс тэр доотлын цэгүүд холбосон шулуун дээр байна. Маш сайн байна тийм үү? Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яг энэ дүрсийн маань тэнцвэртэй байх юу болсон бэ? Тэр цэгийг нь тэнцвэртэй байхыг нь олсон байна тийм үү? Тэнцвэртэй байх тэр цэгийг маань дүрсэн дээр буулгацсан. Одоо бид нар өөр нэлээд хэд хэдэн газар нөхөлчихсөн байгаа тийм. За яг энэ үйлдэлээ яг дахин давтан адилхан гүйцэтгэе. За одоо энэ булангаасаа дүрсээ үлгчихье. За юуг анхаарах вүлээ хөөхдөө? Хоорондоо зайтай барилж явах хэрэгтэй. Хоорондоо нийлэхгүй тодорхой хэмжээний зайтай байх хэрэгтэй. Саяны шиг яг тэнцвэртэй байх цэгээ тэмдэглэж. За багш нь өөр бас нэг дүрсийнхээ өөр нэг үзүүрт яасан. Бас нөхөлсөн байгаа тий. За одоо энэ дээр бүгдээрээ дүрсээ тогтооч. За ингээд өөр нэг газарт нь бүгдээрээ дүрсээ зүгээд нөгөө утсан дүүжилсэн ачаагаа яах вэ? Ингээд тогтооч. За тэнцвэрийн цэгээ муу адилхан яах вэ? Тэмдэглэж. За одоо зүгээр тогтоогсон нөх байгаа тийм үү? За тэнцвэрийн цэгийн хооронд нь бүгдээрээ шулуунаар холбочихно. Огтлцын цэвэнд хүндийн төв байж бас магадгүй юм тий. За тэгвэл одоо бүгдээрээ энийхээ шулуунаар холбочих. За ингээд шулуунаар холбосон чи яатсан байна хөөе тий. Нэг цэгтэр яатсан байна. Давхцсан. Энэ маань тэгвэл бидний нөгөө хүндийн төв мөн болов бүгдээрээ шалгаад үцэх үү? За багш нь хуруугаараа ингээд тогтооч. За яасан бэ? Тогтчихин тийм үү? Тэгвэл та нар энэ туршилтыг хийж үзмээр байна уу? Сонирхолтой байна уу? За тэгвэл багш нь хоёр хүүхдийн дунд нэг дүрс өгнө. Тэгээд ингээд багаараа хамтарч ажиллаад хүндийнхаа төвийг тогтоо. За энэ зүгээ маш болгоомжтой. За гар мараа энэ зүүндээ яах вэ? Хатгаж болохгүй. Хэрэглээ дуусныхаа дараа одоо хайрцаг савндаа заавал буцааж хийх хэрэгтэй шүү. Анхааруулж хэлэхэд за дүрс ачаа хоорондоо зайтай барилж байгаа юм. Хэрвээ нийлүүлээд туршилтаа хийчих юм бол яах вэ? Хүндийн төв маань алдаатай гарч ирэх нь шүү. Багш нь дараагийн дүрсээ өгье. За энэ юуны дүрс вэ?
За тэгвэл энэ дүрсийнхаа бүгдээрээ хүндийн төвийг олцгоё. За одоо бүгдээрээ тэгвэл Монгол улсынхаа газар зүйн төв зүйн буюу Өвөр Хангай аймгийн бүр цөм байрладаг. За энэ талаарх мэдээллийг бүгдээрээ дэлгэрэнгүй үздэцгээе. Өвөр Хангай аймгийн бүр цөмийн самд уулын зүүн урд булангийн эхэнд Монгол орны нутгийн газар зүйн төв зүйг оршдог. Үүнийг газар зүйч Шагдар 1978 он тогтоосон бөгөөд тэнд өдгөө суурах бүхий босгосон байдаг. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон буй нийт телевиз үзэж байгаа хүүхдүүдтэй баярлалаа.